За сайн уу guys. За өнөөдөр шинэ телеграм маань хэлсэн. Өмнө нь би бас нэг 500-тай телеграм бас хүмүүстэй маш хүмүүстэй профит хийж өгөөд явж исэн. Тэгээд өнөөдрийн шинэ одоо телеграм групп маань бусад телеграм группээс ялгаатай зүйл нь юу вэ гэхээр одоо хүмүүс маань community дотроо одоо юм бичиж болдог, асуултаа тавьж болдог. Ийм байдаг байгаа. Бусад одоо ингээд channel руу ч юм уу орохоор зөвхөн сургалт болно. Сигнал нь юм одоо гэж харж байгаа. Энэ одоо энэ одоо channel-ний юу. Тэгэхээр энэ дэр ингээд одоо ингээд юм бичиж болдгоо хүмүүс нь ерөөхдөө ихэнх группүүд тийм байгаа. Одоо дандаа л ийм байдаг. Тэгэнгүүт одоо манай энэ групп дээр болохоор хүмүүс дуртай юм аа. Одоо асууад мэдчих болно гэсэн үг. За тэгэхээр бичлэгээ эхлүүлье. За одоо болохоор хамгийн ихний асуулт маань deriv дээр одоо хэрхэн аккаунт яаж холбогдсон болоо MT5-тай гэсэн асуулт байна тийм ээ. Тэгэхээр аккаунтыг одоо хэрхэн deriv-тэй холбогдох вэ гэдэг асуултыг бүгдээрээ одоо яа. За эхлээд юуны төрөнд deriv дээр энэ дэр одоо ингээд бүртгэлээ хийцэн байх хэвээр. За бүртгэлээ хийчихэл ಈ шиг аккаунт оруулнаа. За аккаунт оруулна. Нэг two factor-тай байгаа. За өдөр. За two factor-тай болчихвол ерөөхдөө их зүгээр байдаг. Яагаад ирүү рүү орохоор цаашаага ер нь код нэгтгэх болохоор тэгэл дурын хүн ингээ аккаунт тийш нэр хийчих юм бол мөнгө шилжүүлэх энэ төр дээр бол асуудалгүй орчин гэсэн үг. Тэгэхээр two factor одоо оруулах хэрэгтэй гэсэн үг. Таныг болохоор дараагийн бичлэгэн дээр two factor хэрхэн хийдэг вэ гэдгийг заагаад байна. За одоогийнхаа бичлэгэн дээр болохоор хэрхэн deriv дээр MT5 нээх вэ гэж. За deriv дээр нээхийн тулд эхлээд deriv trader руу орсон. Deriv trader руу орсны дараа одоо энд trader sub cashier гэсэн иймэрхүү зүйлд байгаа. Тэнгүүт одоо энэ deriv гэсэн MT5 гэсэн энэ одоо биш. Одоо энэ дээр дарах юм бол deriv чинь нээж болно гэсэн. Deriv MT5. Энд дээр дараад open гэж дарна. Open гэж дарангууд одоо энд болохоор миний ID болон password гэж гарч ирчихсэн. А байхгүй хүмүүс бол энэ дээр open гэж дараад хамгийн зүүн талынх нь угаасаа сонгох тийм. Яг л нөгөө гурван юм гарч ирэх. Нөгөө хоёр нь болохоор verified болог аккаунтууд болохоор болохгүй гэсэн. А дараагийн хичээлээр бас verified хэрхэн болгодог вэ гэдгийг яг оруулж болно. За энэ дээр ямарчсан ингээд MT5 нийцнэ гэсэн. Ингээд энэ дээр дараал нийчих гэсэн асуудал. Тэгэл нууц үгээ бичлээ шууд орчихно. Энэ дээр дардсан шүү. За trader sub MT5 deriv MT5. Тэгээд deriv-ээ татна. Deriv-ийг MT5-ыг хэрхэн татдаг вэ гэдэг юм байгаас. За тэрийг дараагийн бичлэгэн дээрээ оруулчихтөө. Одоо ингээд олон юм зэрэг оруулчихаар бас ойлгохгүй ч магадгүй. За бичлэгээ нэр тусах. MT5-ыг deriv дээр хэрхэн нээх вэ гэдэг байлаа.